Өдрийн мэндийг хүргэж үзэгчтэй Улаанбаатар хотод ажлын өдрийн 13 цаг болсон байна. Тэнгэр телевизийн тэнгэр панел эхэлж байна. Бид энэ панелаараа олон улс, технологи, хөрөнгийн зах зээл болон дотоодод болж байгаа онцлог үйл явдлын талаарх мэдээллүүдийн талаар өөрсдийнхөө байр суурь, санаа бодлоодоо илэрхийлж хэлэлцүүлгүүдийг өрнүүлдэг байгаа. Өнөөдөр бол лав гараг технологийн талаар ярилцах өдөр. Сүүлийн 3 жилийн хугацаанд мэдээж технологийн салбарын хамгийн гол сэдэв бол хиймэл оюун болоод байгаа. Өдөрт та нэг удаа хиймэл оюун, AI, ChatGPT, chatbot гэдэг үгнүүдийг хамгийн багадаа нэг удаа сонсож байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэр ч утгаараа хүндрэлтний түүхэнд өмнө нь байгаагүй шилжилтийн үеийг бол бид нар даван туулж байгаа гэж хэлэхэд болно. Хиймэл оюун, ур чадвар, хүний нөөц, ямар мэрэгжил эзэмших вэ гэдэг асуудлуудыг дахин шинжилж байна. Тэгэхээр өнөөдөр бид энэ асуудлуудын талаар ярилцахаар хүний нөөцийн мэрэгжилтнүүдийг студид урьж оролцуулаад байна. Өдрийн мэндийг хүргэе да бүхэн. Өдрийн мэнд. Тэгэхээр бид нар яг түрүү хэлсэнчлэн хүндрэлтний түүхэнд байгаагүй. Урд өмнө нь бараг ажиглагдж байгаа хамгийн том шилжилтийн ур чадварын шилжилтийн үед амьдарч гин гэж одоо миний харж байгаа үнцэг болохоор тийм байгаа санагдаж байна. Энийг би ганцаараа жишээ одоо нөгөө Ювал Харари гэдэг зохиолч байдаг шүү дээ. Өөрийнхөө санааг илэрхийлэхдээ бас ингэж хэлж байна. Тэгэхээр бид нар үүнийг бас статистик мэдэн дээрээс юун дээрээс ажиглаж болох вэ гэхээр сүүлийн 2-7 хоногийн өмнө Метагийн нэг том арга хэмжээ боллоо Llama.com гэдэг. Тэн дээр болохоор Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла хүртэл бид нар нийт бичигдэж байгаа кодынхоо 20-30%-ийг нь хиймэл оюунаар бичүүлж байна гэд. Хамгийн сүүлд гарч байгаа мэдээлэлээр Microsoft ажилчдынхаа бас 5%-ийг цомгдох шиг байна. Тэгэхээр ерөн технологийн салбарт айгүй сонирхолтой зүйлүүд одоо байна л да. Тэгэхээр хөрлөгөөс суухад бас юу ажиглагдаж байна. Гэтэ юуны өмнө эхлээд оролцогчтой танилцуулъя. Мэдээж Хүрлотер ирсэн байна. Метакогийн үүсгэн байгуулагч, хос чимэг, Зангаа цэгийн хэрэглэгчийн туршлага хариуцсан захирал, мөн Болор Эрдэнэ, ондоо хязгаарлагдмал хувьцаат компани хүний нөөц хариуцсан мэрэгжилтэд ирсэн байна. Тэгэхээр чиний хувьд бас сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ хүний нөөц ажлын байрын асуудал дээр ямар зүйлүүд ажиглагдаж байна? Тийм саяны хэлдэг одоо яг бэлээ болоод явж байна. Яг одоо хиймэл оюуны хийж байгаа хувьсгалан гэвэл бид нар юугаар ингэж зөөрлүүлж болох вэ гэхлээр өмнө одоо бид нар газар тариал ирэхлээр хүн болгоно нэг юм хүрцтэй талбай дээр одоо 100 хүн ингэж газар тариал ирэхлэжсэн чинь гинт трактор гарч ирээд тэр 100 хүн бүгд байхгүй болоод тэгээ нэг тракторын жолооч хэрэгтэй болж байгаа. Яг тэрнтэй адилхан ийм хувьсгал одоо яг бидний салбарт ингээд харагдаад байгаа. Тэгээд бид нар өөрсдөө хүртэл тэрийг яаж одоо зүгээр ашиглах уу гэд тэгээд сүүл одоо тэр нэг том компаниуд одоо нэг ойрын 2-3 жил ер нь 90 хүртэлх кодыг нь AI бичдэг болно гэдэг. Тэр бол яг одоо бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа. Бидний үед өөрсдөө одоо курсор энэ төргээд янз бүрийн агентууд байгаа шүү дээ. Код бичдэг агентууд. Тэр агентуудаар одоо манай нэг бүгдийн бадж байгаа нэг CTO байгаа. Тэгээд яг нэг юм хариуцсан юм хөгжүүлэгч нар бусад жижиг сажиг кодуудыг агентуудаар бичүүлж эхлээд хідэн сар болж байна. Тэгээд ерөнхийдөө цаашид хүн нэмж авах байтугай одоо тэрний талаар бүр ботхоо байж байгаа. Ер нь стартапууд. Тэгээд яг технологийн салбарт одоо нэг тракторыг жолоод чадах тэр ур чадварыг эзэмшихгүй бол нөгөө одоо яг суугаал ингээд код бичдэг үе ер нь өнгөрч ах шиг л байна. Vibe coding энэ төргээд аягүй сүүлийн үед яриад байгаа. Одоо бидний өмнө аягүй олон сар дизайн гаргаад ингээд код бичдэг байсан энэ үе өнгөрч гисэн. Хэдхэн минутын дотор одоо app хийж гин, mobile app хийж гин, web service хийж гин, ардаа одоо бүх логикуудтай холбогдох хэсгийг нүртэл хийж өгч чаддаг болоод ирж байна. Тэгэхээр аягүй тийм сонин үед амьдарч байна. Тэгээд Y Combinator-ийн партнерууд одоо дэлхийн маргааны хамгийн том акселераторын партнерууд хэлж байгаа нь this is the most exciting time to be a founder гэдэг байхгүй. Энэ бол ямар нэгэн одоо компани үүсгэн байгуулахын хамгийн одоо өргөлцөг нь. Энээс одоо гоё үе дахиж тохиохгүй. Тэгэхээр ямар нэгэн санаа байгаа бол чам заавал ч хүүд юм хэдэн 100 сая долларын одоо хэдэн 100 мянган долларын тийм хөрөнгө оруулалт хэрэггүй, том баг хэрэггүй чи зүгээр одоо юмаа хийгээд их л this is the most exciting time to be a founder гэдэг. Тэр дараагийн асуултыг хосч юмгаас үе. Тэгэхээр Зангаа цэгийн хувьд бол Монголын ажлын зарын хамгийн том платформуудын нэг шүү дээ. Тэгэхээр хиймэл оюун ChatGPT-гээс эхлэв те 22 онд ChatGPT гарсан. Тэгээ 2 жил хагасын хугацаа ер нь одоо өнгөрч байна. Тэгэхээр Монголын бас энэ ажлын байр олгох, ажлын зарнуудын юун дээр чиний хувьд бас юу ажиглагдаж байна? Ерөнхийдөө бол Монголд яг AI гэдэг одоо нэлийн бүүм хийцэн явж байна. Одоо нэрэл тоглоомгүй өглөө болгон босоод тэр үгийг сонсоогүй өглөө алга гэдэг шиг тий. Яг Зангаа эмээний хувьд болохоор одоо
сая 60 мянган хэрэглэгчтэй. За тэгээд 20 мянган бүртгэлтэй компани тэндээс 10 мянган идэвхтэй ингээд үйл ажиллагаа эрхэлж байгаа. За тэгээд саяхан 2024 оныхон бас датанууд дээр үндэслээд бид хэд нэлээд томоохон системийн шинжилэл хийж байгаа. Энэ дээр болохоор бас яг AI-ыг шингээж өгсөн нэлээд олон бүтээгдэхүүнүүдийг оруулж өгж байгаа. Миний бие бас яг тэрэн дээрээ төслийн ахлаад ажиллаж байгаа. За тэгээ одоо бол хүний нөөцүүд ажлын байрынхаа зарыг хүртэл өөрөө одоо боловсруулах шаардлагагүй болгоод одоо ихний шинжилтээ хийцэн явж байна. Тэгэхээр бас нөгөө ажлын байрныхаа нэр өгөгдлийг өгөөл шууд зараа боловсруулж явах жишээ нь байгаа хгүй. Тэгэхээр AI-тэй холбогдлолтой болон технологийн өөрчлөлттэй холбогдлолтой нэлээдгүй ажлын байрны шаардлагууд өөрчлөгдөж байгаа. За ер нь 24 оноос өмнөх датануудыг хараад үзэхэд биднээс програмчлалын нэг одоо юу гэдэг Word Excel гэдэг нэг юм энгийн тавилах шаардлага дээр байдаг гэсэн бол одоо болохоор илүү critical thinking гэж юм уу те тэрийг илүү маш сайнаар ашиглах боломжтой төлөвүүдийг хэр ашигладгийг тэд нар бүр ингээд дурддагдаж орж ирдэг юм бас гой зарууд боловсруулагдаж байна. Тэгэхээр шаардлага нь илүү өндөр болж байгаа. Гэтэ нөгөө өөрөө бүтээх гэхээс илүү тэрийг ашигладаг байх гэдэг чадамж аюу өндрөөр тавигдаж байгаа. Одоо presentation наандаж нөгөө одоо хүний нөөцийн салбар дээр хараад үзэнгүүт дүрм журам боловсруулалтын дээр шууд ерөөхдөө л өгдөл өгөөд өөртөө тохирсон тийм одоо боловсруулалт хийгээд авч байгаа. Тэгэхээр бас бүтээмжийн үед бол нэлээд өндрөөр хүнлэгдэж байгаа. Тийм нөхцөл үүсэж байгаа. Бас Зангагийн хувьд болохоор технологийн компани. Тэгээ технологийнхоо бас яг инженер болгоныхоо ассистент гэх юм уу те туслахаар AI ашиглаад ажиллаж байгаа юм бас даваа талтай компани байгаа. Тэгэхээр хүний нөөцийн мэрэгжилтүүд хүртэл ажлын зараа AI-аар үүсгүүлдэг болж байна гэж байна. Стартапууд хүний оронтойгоо нэмхийн оронд за аль болох хэмэл оюунаар агентийн системүүдээр тэднийг орлуулах арга чаргуудыг олж байна. Тэгэхээр ондоо компанийн хувьд бас Монголын хамгийн олон хөгжүүлэгчтэй компаниудын нэг бах өөрөө холбооны компаниуд ялангуяа. Тэгэхээр ондоогийн хувьд бас хос эрдэнэ болор эрдэнэ дээрээс юу ажиглагдаж байна вэ? Тэгээ яг ондоогийн хувьд гэхээс илүү технологийн хувьд ярмаар. Би өмнө нөгөө Landman тэгээд одоо ондоо гэдэг дандаа технологийн компани анхнаас нь эхлээд өнөөдрийг хүртэл хүний оролцоо яаж байх вэ? Тэнгүүтээ хүн компани хоёр хоорондоо технологиор яаж холбогдох вэ? Тэр нь одоо яг AI юу болж байгаа гэдэг юм дээр бол яг л мэдрэл явж байна л да. Тэгэхээр хүн чухлуу, технологи чухлуу энэ хоёрын хоорондын балансыг нь хүний нөөц нь өөрөө яаж зохион байгуулах ингээд бас нөгөө яг челленжийн бас үе яг пандемикээс хойш ингээд том зургаараа бол гараад ирсэн л дээ. Тэгэхээр нөгөө яг хөгжүүлэгчийн хувьд бол яг бусад өөрийн телефон компаниудын хувьд ондоогийн хувьд ярихад бол хамаагүй цөөхөн. Тэгэхээр нөгөө цөөхөн хүчээр яаж efficiency-г үзүүлэх вэ гэдэг байдлаар бол компанид бол ажиллаж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг хүн одоо өөр бусад хүмүүсээс илүү бүтээмжтэй байхын тулд яаж технологи ашиглах вэ, яаж төвд ашиглах вэ гэдэг юмнууд дээр бол нэлээд point өгч ажиллаж байгаа. Жишээлбэл Landman гэхэд би бол яг анх гайхчихсан байхгүй. Гарч ирээд ажлын байр байхгүй бол нэхэр яг бол нүдэрээ харж байгаагүй. Тэнгүүт эдийн засагч байхгүй мөртлөө хүнд зээл олгож байгаа байхгүй. Вау. Тэнгүүтээ эдийн засгчдыг оронтой байхгүй. Тэгснэ хүмүүс яг зээл аваа явж идэг. Тэр нь Монголд ингээ бүүн болж орж ирээд одоо дахиад явж идэг. Одоо тэнгүүтээ дахиад зөндөө олон өөр шинжилгүүд гарч ирж байгаа болохоор хоошид юу үлээж байгаа гэдэг дээр бол догтлол яг энэ тоглоом дотор байж байгаа юм даа гэж бодсон да. Тэр хүн чухал уу эсвэл систем хэмэл оюун тэ програм чухал уу гэдэг талаар ярьж штэ. Тэгэхээр хүрлэгээс суух танах бас дөнгөж саяхан AI recruiter гэдэг одоо систем функц гэж нэрлэх үү тэ. Үйлчилгээ. Виртуал ажилтан гэх үү. За виртуал ажилтан танилцуулсан байлаа тэ. Тэгэхээр ер нь чиний хувьд бас харж байгаагаар энэ үнцгийг бас яаж харж байна? AI recruiter-ийн талаар бас товчхон мэдээлэл өгөх. Тийм бид нар саяхан AI recruiter буюу одоо сонгож шалгаруулалт нь тэр чигээр нь ингээд одоо аваа явуучих чадaltaй тийм ажилтан гэж ойлгож болно. Тэгээд энийг яг бид нар яаж харж байгаа гэхээр өмнөх нэвтрүүлэг дээр бас нэг хайлт дуртаад өнгөрсөн. Бид нар одоо хүний хийх ажлыг нэг major тэгээ minor гэдэг нэг ер нь хувааж одоо төсөөлж байгаа гэх юм уу. Тэгээ дизайнчилж байгаа. Тэгээд тэр minor ажлууд буюу тэр доод түвшний ажлууд одоо янз бүрийн нэг одоо тэр ажлын байрны тодорхойлт бичих гэдэг ч юм уу эсвэл одоо нэг хүнээс нэг зүгээр мэдээлэл авах тийм нэг юм механик ажлууд шүү дээ. Тэрийг бол minor ажлуудыг ер нь AI тийм агентууд хийх ёстой гэдэг байр суурин дээр. Гэхдээ тэр агентууд бол шийдвэр гаргах эрхгүй. Шийдвэр гаргахад тусалж байгаа. Янз бүрийн жижиг сажиг ийм communication-ийн асуудлуудыг шийдэж өгч идэг. Тэгээд нэг юм гар ажлуудыг ингэж өмнөөс нь хийж өгч идэг. Яг энэ суурин дээр ингээд бүтээгдэхүүнүүдийг хийж байгаа. Яг шийдвэр гаргалт бол мэдээж хүн өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй, компани хийх хэрэгтэй, хүн хийх хэрэгтэй. Тийм байр суурнаас ажилладаг. Тэгэхээр нэг аль нь чухал вэ гэдэг бол мэдээж хүн чухал. Гэхдээ тэр хүн одоо хүний хийж байгаа ажлуудыг бид хоёр хуваагаал minor ажлуудыг ер нь агентийн системүүд тэгээд жижиг сажиг ийм харилцааны асуудлууд бас ингээд агентууд хооронд нь зохицуулж яадаг. Тийм одоо
цогцоор нь харж хийж байгаа, дизайнчилж байгаа юм уу. Тэгэхээр ажлын байрыг за эсвэл мэрэгжилтийг үнэлэх гэдэг асуудал байгаа шүү дээ. Үнэлгээг нь зөв тогтоох. Тэгэхээр яг энэ химэл оюун орж ирсэн Монголын одоо энэ хүний нөөцийн зах зээл дээр тий мэрэгжилтүүдээ үнэлэх хандлагууд ер нь өөрчлөгдөж байна уу? Эсвэл ямар нэгэн ахиц дэвшил гарч байна уу? Эсвэл илүү багасч байна уу? Тэн дээр бас юу ажиглагдаж байна? Миний бие болохоор бас яг 15 орчим жилийн хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа. Сүүлийн 8-9 дэх жилдээ техийн чиглэлийн компанид яг мэрэгчлэрээр ажиллаж байгаа гэсэн үг. Тэнгүүд ажиллаж байгаагаар харангууд яг техээр сольж байгаа хит хитэн чиг үүргүүд байгаа. Угаасаа тухайн ажлын байрыг яг бүтэн солино гэдэг бол ямар ч боломжгүй үзэгдэл. Яа тэгэхээр AI ч гинүү технологи ч юм уу эдгэр чи өөрөө яг сэтгэл зүй те одоо тэр стратеги төлөвлөл түрүү ярьсан нөгөө эцсийн шийдвэр гаргалтын дээр дүгнэлт гаргаж одоо хариуцлагыг хүлээхгүй учраас тий тэрэн дээр бол бид нар угаасаа яг тэр хариуцлагатай хөдөлмөрийн гэрээгээ хийсэн ажилтнууд бол аваа явж байгаа. Сүүлд ажиллахдахны яг энэ AI-ийг түлхүү ажил ашиглаж байгаа ажлын байрууд дээр харангууд операторын чиг үүрэг дээр одоо ихэвчлэн нөгөө Facebook чат байна уу эсвэл ямар нэгэн нөгөө нэг веб руу оронгууд та ажилтнтай холбогдох шууд AI-тай юу гэдэг юм. За бүр 11 төвчөө хүртэл өөрөө AI өөрөө ингээд бүр асууж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм чиг үүргүүдийг авчихсан явж байгаа нэлээдгүй компаниуд байгаад байгаа. Нөгөө талтайгаар болохоор бид хэд яг AI-ыг яг аль үүрэгт илүү одоо орлуулж болох вэ гэдэг юм судалгааг аягүй сайн хийгээд тэрэндээ нийцүүлэх юм бол зардлын хувьд бол нэлээдгүй бүр бага болж байгаа. Яа тэгэхээр нэг ажилтнанд зарцуулдаг нөгөө хангамж урамшуулал тий бараг нөгөө нэг юм ажлын байрны слотууд нь хүртэл тэр чинь нөгөө байгууллага төсөвлөгдөж явж байгаа шүү дээ. Тэнгүүд AI орж ирснээрээ ерөнхийдөө бол тухайн компьютер тэр хэсгийг шингээд өгж байгаа учраас ажиллагчийн хувьд бол тэр зардлуудыг бас нэлээд бууруулж өгч байгаа. Тэгэхээр бас AI руу шилжихэн зүйтэй гэхдээ яг аль чиг үүрэг болон яг ямар хязгаарлалтаар оролцох вэ гэдгээ байгууллагад аягүй сайн төлөвлөж өгж оруулж өгж байгаа байдал харагдаж байгаа. Би тэгэхээр болор эрдэнэс яг энэ талаар асуумаар байна л да. Лендемэнд ажиллаж байсан, одоо ондоод ажиллаж байгаа бас ихэвчлэн хөгжүүлэгч нартай ингээ холбоотой ажлууд дээр технологи based HR гэж бол ер нь нэрлэж болохоор шүү дээ. Тэгэхээр хөгжүүлэгч нарын хувьд одоо энэ үнэлгээн дээр нь бас ямар өөрчлөлт гарахаар байна. Одоо жишээ нь саяны Microsoft-ийн жишээ, за Meta-гийн том жишээнүүд байна шүү дээ. Тэгвэл манай Монголын технологийн салбарын хөгжүүлэгч нарын код бичиж байгаа зүйл дээр ер нь үнэлгээний хувьд ямар өөрчлөлтүүд гарах вэ? За миний түрүү яг энэ чинь нөгөө яжсан санал нийлжлээ л да. Одоо нөгөө кодоо бичих гээд ингээс илүү код бичдэг нөгөө AI-уд гараад ирсэн. Тэгэхээр том зургаараа яг юг яаж хийх үү гэдэг ерөнхий айдигаа өгөх тэмцээ код нь гарч ирээд тэн дээр зохицуулт хийгээд наан цаана яах уу гэдэг юм болж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө яг одоо харж байгаагаар efficiency гэдэг юм дээр дахиад юу нь бол point өгч ажиллаж байна л да. Олон хөгжүүлэгчтэй байгаад гарч байгаа product цөөхөн байж байгаад гарч байгаа product тэр дотор маневр хийгээд тэндээ багууд нь хаана яах вэ те эсвэл нөгөө хурдан яаж чадах уу гэдэг байдлаас хамаарат бол нэлээд бас ялгаатай л хуваалт гэж харж байна. Үнэлгээний хувьд гэх юм бол яг жишээлбэл юуны үнэлгээ вэ? Одоо жишээ нь хөгжүүлэгч нарын дундаж цалин одоо сениорын түвшинд одоо 4-5 сая байлаа гэж бодоход те одоо тэрийг нь тэн дээр нь одоо нэмэгдэж байгаа ажлууд нь улам нэмэгдэхүү одоо химэл оюун орж ирснээр те энгийн өмнөх 3 жилийн өмнө хийдэг байсан ажил нь улам нэмэгдээд үнэлгээ нь хэвэндээ байх уу эсвэл 3 жилийн өмнөхтэйгээ ажил хийгээд үнэлгээ нь эсвэл арай жоохон цалингийн авдаг хэмжээнд багас уу гэдэг ч юм. Энэ дээр ямар нэгэн ажиглагт байна уу одоо юм байдлаа. Тийм миний харж байгаагаар бол одоо нөгөө яг мэрэгжлийн нэг wave гэж яддаг шүү дээ. Монгол одоо монголч гэсэн ялгаагүй зарим үед маркетинг заримдаа кодер ч юм уу. Тэгээд одоо харж байгаагаар бол яг ойрын хэдэн жилийн хугацаанд яг энэ үнэлгээ бол миний хувьд бол буурна гэж бол харахгүй байгаа. Ер нь бол өсөд явна. Энэ зөвхөн монголоор хязгаарлагдахгүй яг globally яригдж байгаа учраас нөгөө Монголдоо монгол хөгжүүлэгчиж ярих нь одоо бол өрөөсгөл байлуулт. Тэгэхээр хинч хаанаас ч юу ч хийж чадах хэвээр одоо тийм чадвар суудсан учраас үнэлгээ бол компанийн үнэлэмжээс хамаарат өснө гэдэгт бол би бол тэгж итгэлтэй байгаа. Тэгэхээр дөрүлээ үргэлжлүүлээд ер нь механик ажлуудыг одоо ингээ хэмнэл оюунд өгч байгаа юм чи бид нар өөрсдөө илүү бүтээж ажил дээр байна гэдэг концепт руу орё гэж бодож байна. Тэгэхээр бидний хувьд ер нь цаашдаа ямар мэрэгжил те ямар ур чадварууд илүү үнцэнтэй болж байгаа вэ? Тэгэхээр Metacoгийн хувьд одоо жишээ нь танай стартап дээр жишээ болгоод ярихад ер нь яг ямар ур чадвар танад одоо хамгийн их хэрэгцээтэй байна? За нэгдүгээрт дор бүрнээ судалгаа хийдэг юм ур чадварууд одоо бүр айгүй зайлшгүй байна л да. Яагадгүй л одоо баг өдөр болгоно л одоо хамгийн сүүлд нэг сар гарны өмнө бид нар нэг conversational AI буюу яг хүн шиг ярьдаг юм модель гэсэн үнэтэй ингээд за энийг одоо яаж ашиглах вэ? Энэ ямар үнэтэй юм бэ гэж ярьжсэн чинь нэг сарын дараа 2 солонгос оюутан тэрийг open source гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг мэдэж олж авах
одоогийн нөхцөл байдалд хурдан төрүүлж мэдэж авах те за энийг юу тэгвэл бид нар юу хийж болох вэ, яаж ашиглах вэ гэдэг тэр нөө нэг дор бүрнээ судалгаа хийх чадвар ер нь айгүй өндөр. Тэрний цаана юу болж байгаа гэхээр ер нь ийм сониуч сэтгэлгээтэй байх л одоо айгүй чухал байна. Ямар ч ажил хийжсэн хамаагүй л гэж бодчих. Төгжүүлэгч байна уу? Яг санхүү дээр сууж байна уу? Маркетинг хийж байна. Маркетинг байвал бүр зайлшгүй дээр хэрэгтэй гэж бодож байгаа. Тэр яг нь шинээр гарч ирж байгаа ийм боломжуудыг айгүй хурдан төрүүлж мэдхийн тулд судалгаа хийх хэрэгтэй болж байгаа. За хоёрт болохоор нэг доороо ийм одоо агентууд ажилуулахын тулд промпт айгүй сайн бичих хэрэгтэй болно. Тэр одоо энийг гоё болгоод үг гэдэг промпт бол хамгийн муу промпт шүү дээ. Тэгэхээр би энэ одоо ийм өнгөтэй байлгамаар байна, ийм хэлбэртэй одоо энийг ийм стилээр ингэж болгомоор байна. Промпт бичих нь өөрөө бас нэг ийм одоо imagination буюу төсөөллийн сэтгэлгээ бас айгүй чухал болоод ирж байгаа. Тэр ер нь энэ хоёр сэтгэлгээ байхад би зөвхөн стартапын хүрээнд бодож байгаа. Тэг яг том байгууллагуудын хүрээнд арай өөр үж магадгүй. Яг стартапуудын хүрээнд яаж одоо хурдтай юм хийх үү, яаж гоё байлгах уу, яаж одоо зардал багтаагаар хийх үү гэхээр ийм судалгаа хийх хэрэгтэй байгаа. Дээрээс нь гоё төсөөлж доороо агентууд ажилуулах хэрэгтэй. Тийм байж. ChatGPT шууд бүүн болол та санаж байвал prompt engineering гэдэг нэг ажлын зарнууд гараад ирсэн те. Тэгэхээр Монголын ер нь энэ ажлын зарнууд дээр бас энэ prompt engineering-ийн ажлын зарнууд ер нь харагдчихна. Ер нь энэ ажил олгогч нар яг энэ промптыг одоо үнэлж эхэлсэн байна уу Монголын зах зээл дээр? Сүүлийн яг ингээд одоо айгүй юм цаг хугацааны үйлчлэлтэй явчлаа л да. За миний мэдхийн гэдэг шиг 18, 19, 20 онуудад болохоор илүү нөгөө нухаж кодо бичдэг залуучууд илүү үн цэнтэй байгаад те илүү тийм нөгөө native coder гэж ярьдаг да. Одоо яг tech guys дээр бол тийм. Тэнгүүд тэдний илүү үн цэнтэй байсан чинь 20-с 23 оны хугацаанд болохоор cross code бичдэг хүн илүү үн цэнтэй болоод одоо болохоор тэрийг илүү олон төрлөөр ашигладаг. Дээр нь ингээд AI-га тусалцуулаад ингээд нэг модулыг өөрөө ганцаараа хийдэг ч юм уу те multitask engineer гэж яриад байгаа орчин үед болохоор илүү нөгөө full stack гэж ярьдаг байсан. Одоо болохоор multitask engineer гэдэг ийм чиглэл рүү шилжчихсэн. Яа тэгэхээр хүсүүсээгүй за чи prompt хийх бол тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй байгаа бол түүнийг ашиглаад ахаад нөгөө AI-ийн тусламжтайгаар ч юм уу бака хийгээд ч юм уу те сурчих эсвэл шинэ технологи сурахдаа тэрийг ингээд шингээж өгөөч гэдэг юм ингээд суралцах хурднаг хурдан болцсон. Тэнгүүд prompt одоогоор бол модноос Монголоос гараагүй байна. Тий. Одоогоор яг нэг болоод. Яг тэгэхээр одоо өнөөдөр хүртэл би сая ингээд зарын чагсаалтаа тоолцоод гарч ирсэн. Тэгээд яг манай одоо зангаа дээр харангуут яг prompt болон backend гэдэг ингээд төрөлдсөн ажлын байрын зарууд бол явсан хэвээр байгаа. Тэгэхээр модноос гараагүй гэсэн үг тий. Тэн дээр нэмэгдээд сүүлийн 25 он гарснаас хойш бол яг multitask engineer буюу full stack бүр том задлсан томоохон компаниуд оруулж ирж байгаа бас төлөв байдал ажиглагдаж байгаа. Тэгэхээр prompt-ийг үзэгсэлэндээ хийх одоо байна уу? Эсвэл илүү UX талдаа буюу experience сайтай тий ийм байх уу гэдэг дээр айгүй их тийм одоо түрүүн манай хүрлэг хийлж байгаа шиг ийм ухаалгаар ажиллах шаардлага гарч ирж байгаа байхгүй. Тэрнээс шууд халаад ингээд байхгүй болно гэсэн үг бол ойлголт биш. Гэхдээ тэр AI-тагаа яг түрүү ярьж байгаа даалгавар өгж байгаа ярилцах байдал гэж байгаа шүү дээ. Бараг найз өхнөөсөө илүү ярилцж байгаа гэд тий бүр ингээд алга болчихсон чи гэрийн 0-д ороод нөгөө AI-аас асуугаад ичнэ гэдэг ч юм уу тий тоглоомгүй. Тэгэхээр яг тэр даалгавруудыг ингээд өгж байгаа нь өөрөө айгүй шаардж байгаа тийм нөхцөл рүү шилжчихсэн байлээ. Тэгэхээр prompt бол судалгаа хийх дээр нэг юм биш. Ер нь бол шинээр гарч байгаа түүл, хиймэл оюун, технологийн дэвшлүүдэд илүү соргог байгаад тэднийг ашиглаж чаддаг чадвар илүү үнэлэгдэж байна гэж байна. Тэгэхээр болор эрдний хувьд бас энэ дээр бас юу ажиглагдаж байна? Чиний хувьд бас ямар ур чадварууд цаашид ирээдүйд илүү үнцэнтэй болох юм шиг харагдаж байна? Тий, миний харж байгаа би ChatGPT-г асуусан. Яг одоо өөрөө яг хэлцээд юм байна тий. Хүний нөөцөд нөлөөлж байгаа нөлөөлөл нь ChatGPT гэдэг чинь. Ер нь нөгөө front hard and soft гэдэг хоёр скил байгаа. Тэгэхээр нөгөө ихэвчлэн нөгөө hard скиллэд бол нөгөө шилжих магадлал өндөр гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө soft skill дээрээ илүү сайн буюу create хийгээд тэрнээр value үсгэж чаддаг хүмүүс ер нь амар үнэлгээ өндөр байх бах. Тэгэхээр тэр нь өөрөө нюансыг олж хардаг. Түрүүн бас нөгөө хэдүүлээ ярьсан. Юуг судлах вэ? Тэрийг юугаар хэлэх вэ гэдгийг нөгөөийг зүйлээ ойлгочих юм бол ер нь ажлын байрууд үнэлгээтэй болох бах. Тэгээд сая сүүлд хэд ингээ харж яхад нөгөө LinkedIn чинь нөгөө бас том одоо HR-ийн платформ. Тэрэн дээр нөгөө learning-ийн хэсэг нь AI-аар ингээ тухайн ажилтнанд ямар сургалт яаж хэрэгтэй болох вэ гэдгийг судлаа гаргаад ирдэг болсон. Тэнгүүтээ нөгөө хилдэн зочд бодлогын бүрдүүлэлт хийхдээ баг нэг HR-ийн ажлын цагийнхан 30-45%-ийг ингээ сейв хийж чаддаг болсон. Яагаад вэ гингүүд
эхний ирж байгаа асуултуудын чатботоор асуугаад дараагийнх нь интервью нь болонгуудаа видео аягаар асуугаад тэндээс ингээд шалгарсан хүмүүсээ ингээд уулзсангууд маш хэмжээний цаг мөнгө хэмндэг гэдэг ч юм уу. Тэгэхээр дэлхийд даяар бол нөгөө AI хүний нөөц хоёрын хослсон бол productive бол нэлээд өндөр болж ирж байгаа. Тэгээ Монголд бол яг хувь хүнийхэн зүгээс харахад бол нэлээд шинэ байгаа гэж харж байгаа. Яг улсын хувьд. Гэхдээ ер нь бол дасан зохицохоос өөр арга байхгүй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. I don't know why гэдэг шиг тийм. Тэгэхээр асар ордоцтой өөрчлөгдөж байна л да. Нэг хоног өнгөрөхөд одоо DeepSeek танилцуулагдлаа гэдэг ч юм уу тийм. Маргааш нь тэгэл OpenAI, Google нь тэрэнд нь хариу барьдаг гэдэг ч юм уу тийм. Ийм үйл явдлууд ер нь улам хугацаануудын хувьд бол улам богинохон болж түргсээр байна. Тэгэхээр DeepSeek-тэй холбоотой дурдсных DeepSeek гарахад ер нь DeepSeek-ийн гүйцэтгэх захирлын нэг ярилцлага нь уншиж хахад туршлагын талаарх асуудлыг айгүй хөндөж ярьж байсан байхгүй. Ер нь технологийн нэрийн үед ялангуяа энэ химэл оюуны төлнүүд ингэж гарч ирж байгаа үед туршлага гэдэг зүйлийг ахин нэг удаа ингэж бодож эргцүүлэх шаардлагатай болцсон байна. Ер нь энэ дээр бас хүрлээ юу гэж бодож байна. Ер нь туршлагыг илүү үн цэнтэйгээр үнэлдэж шүү дээ ер нь бол тийм. Тэгэхээр одоо юм болгон шинжлэгдээд байна шүү. Тэгэхээр энэ дээр ер нь туршлага чиний хувьд хэддүгээрт ирэмлэгдэх вэ? За би туршлага гэхлээр тэрийг нэг арай өөр өнцгөөс нь ярих гэдэг үзье. Туршлага гэдэг нь өөрөө цаашдаа одоо яг хамгийн үн цэнтэй хэсэг болно гэдэг дээр санал нэг байна. Гэхдээ зөвхөн нэг хүн дээр авч үзэхгүйгээр те одоо нэг юм байгууллагыг ингээд төсөөлөе л да. Тэнгүүд тэнд ингээд нэг юу гэдэг шүү дээ одоо бүх юм аягүй сайн мэддэг нэг юм ах эгч нар шүү дээ. Янз бүрийн болонгууд ингээд очиж асуудаг. Тэнгүүд тэр нэг юм мэдлэг өөрөө Google дээр байхгүй, өөр хаа нэгтэй газар байхгүй. Тэр үний толгоонд байгаа. Яг ингүүл ингэж ажилтдаг гэдэг. Тэнгүүд одоо яг чиний хэлдэг энэ туршлагыг яаж нөгөө нэг одоо нэг хүнээс ингээд салгах вэ гэдэг ийм системүүд аягүй гараад ирсэн байна л да. Тэр бол яаж утсан conversational AI та буюу одоо би ингээд нэг компанид 20 жил ажилласан байгаа гэвэл надаа ингээд хэдэн зуун одоо гигабайтаар хэмжигдэх юм дата надад байна гэж үзвэл тэр датаг яаж байгууллагатаа авч үлдэх вэ гэдэг ийм амар том чаленжууд гараад ирсэн бэл. Тэгэхээр яг чиний саяны асуултаа ингээд авч үзвэл хэдүүлээ ингээд нэг компани байгуулсан гэж бодъё. Тэгээд ийм гүйцэтгэх удирдлагатай. Гэхдээ тэнд ингээд айгүй ийм туршлагатай хүмүүс байлаа. Тэгвэл тэр хүн яваад өгчүүл яах вэ гэдэг чинь айгүй том эрсдэлтэй. Тэнгүүд тэр хүнд байгаа тэр нэг ийм туршлагын мэдээллийг яаж гаргаж ирээд нэг газар хаалгалаад ингээд дистрибьют хийх вэ гэдэг бас нэг юм том чаленж. Тэгэхээр нөгөө нэг яг асуултанд нь хариулсан үг мэдэхгүй байна. Туршлагын гүт миний толгойд тийм орж ирсэн болохоор одоо яг нэг тэр ийм олон жилээр олж авсан мэдлэгийг яаж нэг датаараа хувируулах вэ? Хөөрөх вэ? Эхлээ хувирах хэрэгтэй. Яг бол нэг хүний толгоонд тэгээд тэрийг бусдад дистрибьют хийх үү гэдэгтээ бас айгу гой юмнууд харсад туршсан уншсан болохоор тэрийг ярьчлаа. Тийм ээ. Наач айгу сонирхолтой үнцэг байна. Тэгэхээр хосчимгаас суухад ер нь одоо ингээд танаа компанийн хувьд одоо химэл оюуныг ашигласнаар тий ямар өөрчлөлт дахиц дэвшлүүд бас ажиглагдаж байна бас хэдийн хөгжүүлэлтүүд хийгдэж байгаа гэдээ ярьсан шүү дээ тий. Зангеминий хувьд болохоор за ихэнх хүмүүсээс мэдэх байх одоо 2009 оноос хойш гэл ингээл урт хугацааны төвөгтэй компани байгаа. За тэгээ одоо нөгөө шин залуу үе одоо төрөөд те генерашны өөрчлөлтөнд ороод нилээдгүй өөрчлөлтөнд оронгууд тэднэртэй уусах шаардлага гараад за тэгээ бид хэдийн үед бол тэрэндээ тохируулаад хэдэн шинжилтүүдийг хийж байгаа удахгүй хэрэглэгчтэй бэлэг барина гэж шийдсэн. Тэгээд сая 60 мянган хэрэглэгчтэй тэдгээр хэрэглэгчийг бид нар AI-д ерөнхийдөө бол бараг ингээд шилжүүлэх тохиргоогоо хийгээд явж байгаа. За тэр нь юу вэ гэхээр мэдээж хэрэг нөгөө хүний нөөцүүд дээр одоо нийтлэг зарлагдсан заруудаас тавигддаг шаардлагуудаас цуглуулсан нэг том big data-ны нэг юм судалгааны үр дүн байгаа. Тэрэн дээр одоо хүртэл туршлага гэдэг түрүүний ярианд дондоос харуул туршлага гэдэг үг number 1 хэвээрээ байгаа байхгүй. Одоо яг одоогийн байдлаар бол. За тэнгууд энэ хэдийн үед өөрчлөгдөх вэ гэдэг миний нэг магадлалын тооцоогоор харангууд 9 юм 10 сард ерөнхийдөө бол энэ маань өөрөө ур чадвар суурьтай болох байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр Монгол хүмүүс өөрөө нэг сонирхолтой зүйл нь тэр employee experience гэдэг нэг ийм зүйлийг шингээж өгж байгаа байгууллага зөндөө байгаа. Түрүү ярьж байгаа манай хөрлөг ярьж байгаа тэр нөгөө туршлагатай хүний тэр ур баахан одоо датануудыг яаж ингэж цуглуулж авах юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэрийг болохоор employee experience гэдэг дээр тулгуурлаад байгууллагууд ажиллаулаад эхэлсэн байгаа. Тэр нь бүр айгүй гоё ингээд тусгай одоо
мэрэгжилтэн гаргаад тэгээд тэр мэрэгжил албан тушаалын одоо энэ сайклыг ингэж олж тогтоогоод тэр үед нь юу хийгддэг гэдэг ийм юмнуудыг цуглуулж байгаа учраас хамгийн best practice-ийг авчирч тавиад онбордингдоо шингээж өгж байгаа энэ төр асуудлууд бас гараад эхэлсэн байгаа хгүй. Монгол улсад би бол ингэж боддгийн. Одоо сүүлийн ингээд жилүүдэд бас хараад үзэхэд айгүй давуу талтай ус ахгүй юу. Юу гэхээр олон улсад туршигдсан байгаа хамгийн best practice-ийг өнөөдөр аваад хэрэгжилж болдог. Тэр нь ингээд шууд шилжигдээд явдаг. Бусад улсаар нь болохоор тэр чинь бүтээж буюу өөрсдийнхөө амьдралынхаа турш гаргаж ирж байгаа нэг үзэгдэл байгаа. Тэнгүүд Монгол улс бол тэрийг илүү шууд авч ашиглах боломжтой мадтай улс ахгүй юу. Тэгэхээр түрүү ярьж байгаа тэр туршлага, мэдлэг, ур чадварууд нь болохоор одоогийн хувьд болохоор туршлага number 1 байгаа боловч нэг 26 юу 27 оноос эхлээд ур чадварын асуудлууд аяг өндрөөр тавигдаад эхлэх юм төлөвтэй байгаа харагдаж байгаа. Тэгэхээр болор эднээс сухад ер нь одоо ингээ Microsoft-ийн мэдээллийг харахад ч юм уу Google-ийн чатботыг дотооддоо ашигладаг гэдэг ч юм уу тийм эсвэл Google-ийн харангуут Microsoft-ийнхаа ашигладаг гэдэг ч юм уу. Сая DeepSeek гарангуут Солонгосын технологийн компаниуд дотооддоо ашиглахыг хориглож байгаа гэдэг ч юм уу. Тийм бусдын хийж байгаа хэмжээний системүүдийг аль болох технологийн компаниуд хөгжүүлэгч нартай ашиглахгүй ингээ хориглоод байна шүү дээ тийм. Тэгэхээр яг нь Монголын технологийн компаниудад ер нь энэ байдал ямар хөө байдаг вэ? Одоо ер нь бол ихэнх нь чөлөөтэй л ашиглаж байгаа гэж бодож байна. Яг зүгээр тааж гадны компаниудыг ярихад энэ өөрөө цаанаа нэг сорстэй л байгаа л та. Тэгэхээр нөгөө хоорондын мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйл бол ялангуяа технологийн компаниуд бол номер 1-т одоо яригдж байгаа. Тэгэхээр тэрнтэй холбоотой байж магадгүй гэж тааж байна. Монгол компанийн хувьд бол тэрнтэй нөгөө компаниудынхаа өөрсдийн дотоод одоо жишээл зарим технологийн компаниуд салбараас хамаарат өөрсдөө ISO-тэй байдаг. Тэгэхээр магадгүй ISO-гийн requirement-ээс хамаарж байгаа. Зарим долонгуудаа бажтаас хамаарат стартап байх юм бол free resource-уудыг ашиглаж байгаа. Зарим компаниуд арай жоохон мөнгө олцсон, учраа олцсон компаниуд байж байгаа юм бол арай тийм лицензтэй юмнуудыг аваад ашиглаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө бас л яг бол тоочны хариулт өгч чадахгүй компанийнхаа байгаа resource-аас хамаарат тэр зүйлүүдийг бол ашиглаж байгаа. Тэгэхээр нөгөө тэр чин цаана know-how гэдэг юм бас байгаа. Компани дотоод нөгөө мэдээлэл гэж байгаа, харилцагчийн мэдээлэл гэж байгаа, дата гэж байгаа. Тэгэхээр нэлээд олон хүчин зүйлүүдээс хамаарал тэгээ явж байгаа хта. Тэгэхээр үргэлжлүүлээ дунд шатны мэрэгжилтнүүдийн ажлын байрны талаар ярих гэж бодож байна л доо. Ер нь энэ агентийн системийн хийдэг ажлууд ихэвчлэн ингээ анзаараад ах дунд шатны мэрэгжилтнүүдийн хийдэг ажлууд байдаг шүү. Юмыг зохицуулдаг, хизээ дедлайн нь болох вэ гэдгийг сануулдаг, дараагийн ажлыг нь хүнд таалгаж өгөх вэ гэдгээ зохицуулдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ дээр ер нь бас хүрлээгийн хувьд бас юу ажиглагдаж байна? Дунд шатны мэрэгжилтнүүдийг аль хэдийн ер нь хиймэл оюу орлоод эхэлсэн юм шүү. Яг бүр мөс орлохгүй л хаа. Түрүү миний хэлдгээр нэг тэр хүмүүс чинь бас нэг ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр тэр шийдвэр гаргалтыг бол агентийн систем бол даатгаж болохгүй байх гэж бид нар хардаг. Одоо яг бидний хийж байгаа системийг ингээд нэг товчхон ярил. За одоо би нэг ажилд орох гэдэг тийм apply гэдэг харангууд одоо манай систем дээр шууд одоо ямар нэг анкет хэлгээ хүлээхгүйгээр шууд ярилцлаганд орчиж байгаа. Тэр ярилцлагыг одоо зүгээр мэдээлэл цуглуулж байгаа хэлбэр шүү дээ. Тэгэхдээ тэр ярилцлагын дараагийн энэ одоо дараагийн шатанд орох уу үгүй гэдгийг дунд шатны менежер шийднэ. За тэгээд энэ хүнээс юу гэдэг дараагийн шалгалт авах уу гэдгийг шийдэж байгаа тийм. За тэгээд шалгалтыг бас ингээд AR авчиж болно. За тэгвэл шалгалтын үр дүнг хараад хиймэл оюун бол за энэ тохирчин төгөхгүй гэдэг шийдвэр гаргахгүй. Тэрийг бол нөгөө нэг менежер шийдвэр гаргана. За тэгээд араас нь нөгөө майнер ажлууд гэж ярьдаг ингээд би 10 хүнтэй уулзах байтал хүн болгоноо залгаад ингээд калин за энэ өдөр ирж чадах уу чадахгүй юу энэ өдөр уулзъя гэдэг тэр айгүй хэцүү ажил шүү дээ. Тэгэхээр тэрийг бас ингээд нэг AR хийчихдэг ч юм уу тий. Тэгэхээр иймэрхүү нэг жижиг сажиг ажлуудаа хийгээл яг шийдвэр гаргалт бол яг эцсийн дүндээ хүн дээр л очих хэрэгтэй байна. Гэхдээ яг тэр шийдвэрийн логикийг бол одоо их нэг агентийн системүүд ингээд тавьд өгчдөг тий. За би нэг удаа ингэж хийгээ за өөрөө шийдвэр гаргаж үзээ. Дөнгөтэй тэрнийхээ нэг юм паттерныг гаргаж ирж байгаа логик биччихдэг ч юм уу тий. За энэ хүн одоо эхний AR ярьслага авсан чинь нэг 70-аас дээш хувь ингээд ер нь тохирчээвэл тий. Тэгвэл дараагийн нэг юм шатанд нь ороод дүүл да гэж бодож байгаа бол тэр тоог тавиад өгчүүл ингээд систем ч өөр ингээд яваад өгч юм л да. Гэтэ одоогоор бол ер нь шийдвэр гаргалтыг хүнд нь үлдээх хэвээр. Тэгэхгүй бол одоо бид нэр юу хийх вэ? Тэгээд нэг цаашлаад нэг critical thinking гэж түр ярьсан. Яг тэр нэг сэтгэн бодох чадвараа ингээд урт хугацаанд ингээд алдах үе тиймэрхүү том эрсдлүүд байгаа учраас ямар ч шийдвэр гаргалтыг бол хүн өөрөө хийдэг байх хэвээр. Тэр одоо цуглуулсан мэдээлэл дээр дүн шинжилгээгээ бас өөрөө хийж ээж чинь энэ нэг зах зээл дээр өөрөө амьдэрч одоо өрсөлдөөнтэй байна гэсэн үг тийм. Тэгэхээр тэрийг нь бас ингээд
одоо ямар нэгэн бүтээгдэхүүн хийж байгаа бол тэрийг нь өгөөсгөж болохгүй. Тэрэн дээр ингээд зохицуулах бүтээгдэхүүн бид нар хийж байгаа гэсэн. Тэгэхээр би хүний нөөцийн мэрэгжилтүүд бас манай студид цугласных нэг зүйлийг бас асуумаар байна. Тэгэхээр ер нь хүүхд залуучууд яг одоо ажлын байраа сонгож байгаа эсвэл ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа оюутнуудын хувьд бол энэ асуудал маш их санаа зовоос асуудлуудын нэг болж байгаа. Ялангуяа ийм шилжилтийн үед бид нар амьдарч байгаа учраас тэгэхээр хос чимгээс сухад ер нь хүүхэд залуучууд цаашдаа ер нь ямар ур чадваруудыг илүү эзэмшүүл зүгээр. Ер нь сүүлийн 10 хэдэн жил бол одоо энэ soft skill-ийн талаар айгүйх ярьлаа шүү дээ бас. Угаасаа хамгийн түрүүлээ зар дээр тавигдах шаардлага дээр үнэлж чадахгүй байгаа юм чирээсээ soft skill байгаа байхгүй. Тэр хүнийг анкетын дээрээс нь яг тэр soft skill-тэй гэж итгэх гэдэг бас их хэцүү асуудал. Нөгөө талдаа. Тэгээ ягаад ярьцлага гэдэг үе шат одоо хүртэл сонгогчлуултаас одоо халин одохгүй нэ гэдэг чинь тийм утгатай. Тэгэхээр ярьцлахны төвшин тэр хүний soft skill-үүдийг бас их нэлээгийн таньж мэддэг тийм нэлээ олон аргачлалууд бас байдаг нөгөө кейс асуултуудаар ч юм уу те. Тэгэхээр тэр бол мэдээж хэрэг нөгөө залуучуудад бол одоогор бол Монгол улсад бол яг шууд нөгөө юм айх айдас үүсгэх гэж битгий бодосоо гэж бодож байна. Ер нь яагаад гэхээр Монгол улс маань хөгжиж буй орн шүү дээ. Тэнгүүд бусад нөгөө хөгжсөн орнуудтай жишгэлээд одоо тэнд тийм бүр ингээ бүүм хийц учраас энд ийм байх ёстой гэдэг ийм тогтолцоог бас барьж болохгүй. Тэгэхээр тэр утгаар бол Монгол залуучуудын хувьд бол одоогийн эзэмшиж байгаа мэрэгжил бүхэн нь үндсэндээ хэвээрээ Монгол улсад нэг ойрын 5-8 жилийн хугацаанд бол учиргүй бүх албан тушаалууд солигдоод урваад ингээ явчихгүй гэдэгт бол итгэлтэй байна. Мэдээж хэрэг саяны ярьж байгаа энэ бид хэдийн технологийн өөрчлөлтүүд за наандаж нөгөө нэг робот те юу гэдгийг те гараар хийгддэг одоо өдөр тутмын ажил өргөд ч юм уу те тэд нар бас солигдож явна ядаж тэрийг ажилуулдаг байх цасдаг байх гэд бас нэг юм түүх өгдөг штэ нөгөө оны үйлдвэрт нэг автомат таглагч ингээд аваад ажиллуулсан. Тэгээ нөгөө хүмүүс нь ажилгүй болчихгод нэг ажилтан нь нөгөө төхөөрөмжийн цасдаг ажилтан болж хуурж байгаа ч шээ тий. Тэгэхээр ийм бас нөгөө шийдлүүдээр мэрэгчлүүдийгээ өөрөө солонгоруулад нарийн мэрэгжил юм уу одоо ерөнхий менежментийн хичээл сурж байгаа бол зөвхөн тэр дундаасаа яг аль сэдвийг илүү төлөхөө сонгож ирээдүйн ажлын байранд хэрэгтэй гэдгээ өөрөө хөрвөх ёстой гэдэг ийм шаардлага гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бас боловсролын саяхан боловсролын яамтаас нэлээдгүй манайх ажиллаж байгаа. За тэрэн дээр бас аюу хөрхөн бас ярилцаад ингээд юунд ингээд анхаарал хандуулах гэдэг дээр дата ингээд ярилцж байгаа байхгүй. Тэнгүүд бас яг тэр хөрвөх чадваруудыг аюу чухалчилж байгаа. За тэгэхгүй бол нөгөө нэг ингээд байх ёстой юм шиг байгаагаар нь багш заасан учраас гэдэг ийм ойлголтууд бол харьцангуй өөр. Тэгээ генерашны өөрчлөлтөөр чи одоо ингээд бүр альфагийнхэн ч гэсэн ингээд хаалга тогшоод ороод ирж байгаа үзэгдлүүд байгаа учраас тэд нар чи өөрсдөө бүр илүү апдейт хурдан хийдэг. Тэгээ одоо дунд түвшний менежерүүд мөн эсвэл одоо энэ ахлах түвшнийх төр илүү одоо 90-с дээш оныхан ч юм уу тийм ингээ байна гэл яригдж байгаа бол тэдгэр хүмүүс маань илүү юм хурдан хөгждөг айс дээр ингээд менеж хийх шаардлага гарч байгаа шүү. Тэгэхээр бараг тэр төвшний хүмүүс маань илүү хурдан суралцах шаардлага гарч байгаа нэг юм өөр онцлогуд байгаад байгаа. Тэгэхээр болор эднээс хад Монголын топ технологийн компанид одоо жишээ нь шинэ мэрэгжилтэн дөнгөж сургуулаа төгсөж байгаа хөгжүүлэгч залуу ажилд орох гээд асуулт одоо чам дээр очлоо гэж бодъё л да тийм. Тэнгууд л за хөгжүүлэлтийн скиллүүдээс гадна ямар скиллүүд чухал. Ер нь өөрөө нөгөө девелопертэй интервью хийх нэг бодол хийнэ гэдэг бол их өөр ертөнц. Ялангуяа нөгөө техникийн салбарт ажилладаг хүмүүсд мэдэх бах. Тэр хүмүүс маань ер нь бол overall нөгөө өөр ертөнцтэй сэтгэдэг, боддог, төвлөрдөг, logical юм хардаг хүмүүс байдаг учраас ярилцсан гэвэл нэлээ experience шаардсан хүн бол ярилцах хэрэгтэй. Тэгээ одоо ч л нөгөө globally ярихад гадны компаниуд интервьюг бол одоо түрүүний ярьсанчлан хүний body language нь өөрөө худлаа ярьж гэнэ, үний ярьж гэнэ гэдгээс үндэслээд маш цөөхөн нөгөө ажил горлогчтой уулзаад ингээд хүний зөв цагаа зөв юугаа ягаад авч чадж байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол ч гэсэн бол тэр зүйлүүдийг ярьж байгаа компаниуд мэрсэр байна гэж сонссон. Тэгээд байгаа бол хийгээсэй гэж бодож байна. Түрүүний хоёр дахь нь бас илмээр санагдсан. Нөгөө пандемикийн дараа нэг soft skill LinkedIn дээр гарч ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр тодорхойгүй зүйл дээр тодорхой болгож ажиллах чадвар гэсэн нэг тийм надад амар мартагддаг байхгүй юу. Тэгэхээр нэг пандемик болоод бүхэн ингээ месси болоод хүмүүс яхаа мэдгээр remote гэдэг үг гарч ирэл, hybrid гэдэг үг гарч ирэл. Бараг ингээ тэ зөндөө юмнуудыг өөрөөр бодох ингээ нэг давлгаа ирэх үед тодорхойгүй нөхцөлөл дээр тодорхой болгож чадчихсан хүмүүс нь бол тэр нөгөө яг дунд болон түүнээс дээш түвшний хүмүүс байсан. Тэгэхээр нөгөө сүүлд орж ирж байгаа залуучууд тек вэ нөө ямар салбар юм байсан? Яг л тодорхойгүй зүйлийг тодорхой болгож чадна гэдэг амбицтай хах тэрс хүн хаан сургалт төгсөн байна, яасан байна гэдгээс үл хамааран нэлээд акс дэвшилтэй бол байж чадах байх гэж бол харж байна. Тэгэхээр тэр нь бол нөгөө soft skill-ийг бол базаад хэлж байгаа л хэл та. Хоёрт нь олонгууд нөгөө critical thinking гэдэг юм байсан. Амар олон датанууд байгаа учраас ямар датагаа ашиглаад юу болгож
яах вэ? Тэгээд тэрэн дээр ямар AI tool ашиглах вэ гэдгийг мэдэхгүй бол нөгөө төр дотор оронгуудаа өөрийнхөө болон AI дотор төөрөөд яах их вэ гэдгээс болоод бас алдаа гарах магадлал их баг. Нөгөө хүн технологи хоёрын ялгаа нь технологи бол мэдээж нөгөө сэтгэл хөдлөлгүйгээр сайн өгсөн датан дээр дүгнэлт гаргаж чадах бах. Хүн болонгуудаа мэдрэмжэн дээр үндэслээд өөрийнхөө туршлаган дээр үндэслээд тэгтээ сэтгэл хөдлөлтөд автаад бас янз бүрийн наантай цамт юм гарах бах. Тэгэхээр нөгөө нюансыг олно гэдэг нь дундлын дээдлэх магадгүй харах хэрэгтэй таарж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр бид нар Монгол улсад ер нь хүний нөөцийн талаар ярангуут л одоо хүний нөөцийн хомслын талаар шууд хүмүүсийн толгойд бууж байгаа. Тэгэхээр хиймэл оюуны тусламжтайгаар миний хувьд бол одоо энэ Монголын ялангуяа энэ хүний нөөцийн хомслыг тодорхой хэмжээнд ингээ бууруулах, шийдэх боломжтой гэж ер нь харж байгаа. Тэгэхээр та хэдийн бас энэ дээрх байр суурийг бас би сонирхмоор байна. Тэгэхээр бид нар өөрсдөө магадгүй юм технологийн community дотор хэтэрхий удаан байгаад байгаа учраас бидний эргэн тойронд байгаа хүмүүс бүгдээрээ ингээ хиймэл оюун ChatGPT гэж яриад байгаа учраас монголчууд эднийг өдөр тутамдаа ашиглаад байна гэж бодож иж магадгүй. Гэхдээ манай Монголын үндсэн салбар болох одоо уул уурхай газар тариалан хөдөө аж ахуйн салбарт ер нь хиймэл оюунуудыг яаж ашиглах боломжтой. Та бас өөрсдийнхөө туршлагаас бас энэ салбарт харж байгаа өнцгүүдээ хуваалцаж хөдлөгөөс. За тий. Би нэг туршлагаасаа ярих гэвэл би стартапаа эхлүүлэхийн өмнө уул уурхай салбарт ажиллаж байсан яг инженерээр. Тэгээд тэнд одоо ийм large language моделээс өмнө яг ингээд бүр яг хамгийн ихний ийм machine learning модель хийдэг, ийм регрессүүд уншуулдаг, тийм модель хийдэг байхад нөгөө түүхэн дата ашиглаад айгүй их зардал хэмж болд юм байна гэдэг дээр нэг жишээ ирчээ. Нэг одоо яг ажил дээр төвхтэй байдаг юм нь уул уурхай дээр ингээд физикал ажлууд айгүй их. Би эндээс нэг ийм хувингаар нэг ийм дээж аваад тэрийг лабораторид авчиад үр дүн дээр нь суурилж байгаа шийдвэр гаргах гэсээр хэтэл нөгөө процесс нь яваад өнгөрчдөг байхгүй. Тэгэхээр нэг айгүй тийм яг үйл ажиллагааны ийм алдагдал энэ төр айгүй их. Тэгмээ тэрийг яаж шийдсэн бэ гэхлээр тэр нэг түүхэн датан дээр ажиллаад тэгээд яг real одоо бодит ингээд одоо real time ингээд шийдвэр гаргадаг ийм модельүүд хийдэг ч юм уу тийм. Тэгмээ тэрний эсрэгээр үйл ажиллагаандаа ингээд одоо том уурхаанууд хэдэн сая доллараар яригдана. Тэгээд маш их ийм одоо биеэр очиж ингэж зөөхөдөг ажлуудыг ингээд алга болгож байгаа шиг тийм. Тиймэрхүү жишээнүүд бол уул уурхайд бол хиймэл оюун бол боломжууд бол зөндөө байгаа. Асуудлууд бол зөндөө байгаа. Тийшээ бол орж ажиллах нь өөрөө аюул тийм нарийн экспертиз шаарддаг учраас одоо хараахан шийдэггүй тийм асуудлууд зөндөө байгаа. Уул уурхайснаас нэг юм сонирхолтой мэдээлэл хүрэхэд Австралийн нэг AI гэдэг нэг стартап за геологийн судалгаа хийгээд хиймэл оюуны тусламжтайгаар за зарлаа бараг 10-20 дахин хэмнээд шинэ орд илрүүлсэн байлаа. Нийтдээ одоогийн байдлаар 6 орд илрүүлээд байгаа юм байлаа. Тэр энэ мэтчлэн бас энэ дата хиймэл оюунуудыг ашиглаад маш өндөр үр өгөөжтэйгээр өөрсдийнхөө асуудлуудыг шийдэх боломжууд асар олон байгаа харагдаж байгаа. За газар тариалангийн нэг жишээ хэлэхэд одоо жижиг роботууд аягүйх гараад ирсэн байлаа шүү дээ. Тэ одоо жишээ нь иймэрхүү зүйлсүүд дээр одоо хосчмгийн хувьд одоо харж байгаа зүйлсээс юу вэ? Хөдөө аж ахуйн салбарт бас хиймэл оюуныг яаж ашиглах боломжтой юм шиг харагдаж байна. За яг нөгөө эхний асуултын чинь бас концепцэйгөө том асуудал юм л да. Сая нөгөө энэ оны бас нөгөө эдийн засгийн форум дээр л яригдчихсэн том асуудал. Уул уурхайгаа бид нар ч яриад байдаг. Тэгсэн чинь Монгол улсад хамгийн номер 1 асуудал нь эдийн засгт нөлөөлж байгаа асуудал нь хүний нөөцийн хомсдол номер 1-ээс ахгүй. Тэгээ тэрнээс үүдэлтэй бас би яг ингээд нөгөө хөлмөрийн зах зээл дээр ингээд хүн бодол төрдөл юм билээ. За одоо яг яах ёстой юм тэр гэдэг те. Тэгээд яг жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс их байна уу? Томоохон байгууллагууд бол мэдээж ирэх хөрөнгө санхүүгийн хувьд бол нэлээд шийдэл өндөртэй тий. Томоохон ингээд төсөөрөө шийдэж байгаа байдал бас байгаа. Нөгөө талдаа манай бизнес эрхлэгчдийн төрөл ангиллыг бодохгүй болохгүй болчихж байгаа байхгүй юу? Шууд AI ч юм уу эсвэл роботыг аваа санал болгоё гэхээр яг тийм хэмжээний одоо нөгөө төрчин мэдэрч ирэх нэлээд одоо хай инженерчлэлийн төсөвтэй юм байгаа учраас авч хэрэглэж чадах уу гэдэг бас асуулт байгаа. За тийм одоогор бол Монгол улсын яг хөдөлмөр эрхлэлтэн дээр чинь нэг юм шуурдаг хит хитэн сар хугацаанууд идэм байна. За тэгээд бас ерөнхийдөө бид хэдээс өнөөдөр технологийн талаар ярьж байгаа учраас ирээдүйд хэн баян дататай хүн баян гэдэг нэг үг бараг ирээдүйд гарах байх гэж бодож байна. Тэнгүүд би бас энэ датан дээрээс суйрлаад үзсэн чинь манайх өөрөө уул уурхай хөдөө аж ахуйн их орон гэдэг нь шууд илэрж байгаа нь 4-5 сард ингээд гинт ажлын байрнууд айгүй өндөрөөр зарлагддаг. Хавар ерөнхийдөө хавар тийм айгүй хөдөлгөөнд ордог. Тэгсэн чинь их сонирхолтой зүйл гарч ирж байгаа нь Монгол хүмүүс хизээ хамгийн их ажлаа солидог ч юм уу, солих бодол төрдөг хугацаа вэ гэсэн чинь оны ихэнд
Нөө цоо шинэ хүн болж байгаа хугацаан дээрээ. Тэгэхээр энэ хоёр маань уулздаг юм байна гэд ингээд ажиглаж исэн. Тэгээд дахиад нөгөө нэг их хамралтын дараа буюу ингээд уул уурхай энтер маань ингээд арай зогсон болоод ирэнгүүт 9-10 санд дахиад хөдөлгөөнд орж байгаа байхгүй. Тэгээд тэр үед нь бас ингээд хүмүүс оюутан залуучууд хот мотод орж ирээд ингээд нэлээд шинжилэлт болдог. Тэгээд энэ дээр хараад үзэнгүүт бид нар яг угаасаа зуны турш юу хийх вэ гэдэг нь тодорхой. Яг энэ том одоо тооноос харуулж шүү дээ. Тэгэхээр яг тэр үе дээр бид нар хүсүүсээгөө сургуулиуд амарсан байдаг. Тэр үедээ яг залуучууд маань тэр яг зарлагч ажлын байран дээр ингээ уулзаад явдаг нөхцөл байгаа учраас юу юуны тухайг бас роботчод AI-дад явах болов гэдэг дээр би бол 22-3 жил дотор бол жаахан баг болов. Яг тэр нийт нөгөө аж ахуй нэгжүүдийн чинь 50-60% нь яг тийм жижиг дунд бизнес эрхлэгч нар байгаа байхгүй. Одоо нэг юм тариалантай ах эгч нар ч юм уу тий. Тэгэхээр тэр роботын ч юм уу том солиушнуудын өөрчлөлтүүд бол юу юуны тухайд орж ирэхгүй байх болов. Үнэхээр нөгөө нэг улсаас дэмжлэг нь орж ирээд учиргуул бүгдэнд нь тараагаад өгчихгүй л гэж бас харж илаа л да. Тийм. Миний зүгээр харж байгаа үнцэг болохоор ерөнхийдөө нэг хүнд өгөх сар болгоны цалин хиймэл оюун болон робот автоматжуулсан системд өгж байгаа одоо тэр төлбөр хоёр одоо бараг ингээд автоматжуулж байгаа системүүдтэй өгж байгаа төлбөр нь 2-3 дахин хямдхан байгаа даа. Тэгэхээр ерөнхийдөө яг одоогийн байдлаар за магадгүй өндөр хөгжилтэй орнуудад энэ шилжилт явагдаж байгаа ч гэсэн 3-4 жилийн дараа монголчуудад бас ингээд орж ирэх болов гэж харж байгаа. Тэгэхээр болор эрдэнэ хувьд энэ дээр ямар байр суурьтай. Ер нь химэл оюуны тусламжтайгаар бид нар өөрсдөө хүний нөөцийн асуудлыг шийдэх гаргалгаа харагдаж байна. Бага. Одоо яг төрөний өөртөө ч яддаг санал нэг байна л да. Яг юун дээр AI орж иж нэхээр илүү нөгөө автоматцсан ингээд олон процесс юм дээр айдалах ингээд дэлхий дээр ингээд AI оруулаад тэрийг ямар нэгэн технологиор ингээд шийдэж явж байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр гарч байгаа хүний зардал тэгээ робот хоёр мэдээж нөгөө тэнгэр газар шиг ялгаатай байх магадaltaй мэдээж нөгөө цаг хугацааны ирэхээр хоёрдугаарт нөгөө манай Ondo Holding-ийн Ondo Space гэдэг компани өөрсдөө химэл дагуулъя гэж сонсорт ингээд арилжааны зорилттой химэл дагуулуудыг хөргөж байгаа. Тэгэхээр тэрнээс хаашаа зөндөө ирээдүйнүүд одоо хөтлөж байгаа. Би бол хажууд нь байгаад бол бүр супер excited эсэ яг хажууд нь нөгөө химэл дагуул хөргөж байгаа хүмүүс ийм excited ингээд харж марцтэй. Дараа нь бас Android нэг компанигаа түрүү уул уурхайны сэдв ярьжсэн те. Тэгэхээр уул уурхайн компаниудтай гэрээтэй. Тэгэхээр илд болон далд магадгүй уурхай байгаад тэр нь төлөвлөгөөтэй байгаад асар их хэмжээний тэр төлөвлөгөөг технологиор хянангуудаа төлөвсөн төлөвлөгөө бодит адил хоёрын гүйцэтгэл хоёрын хооронд gap нь юу байгаа вэ? Тэндээс асуудал нь юу байгаа гэдэг юмнууд бол альжингуур хэрэгжээд эхлэх нүдэрээ харсан байгаа учраас миний хувьд бол ирээдүйд бол нэлээд гэгээтэйгээр харж байгаа. Тэгэхээр бүр ингээд том зургаар нь залуучууд тэрийг үзэж байгаа юм бол технологиос ялгаатай нь чамд юу байгаа вэ гэдгээ өөрөөсөө ирэл хайгуул хийгээд тэрийг хөгжүүлэх юм бол чиний үнэлгээ хөлбөрийн зах зээл дээр маш өндөр байх бах. Тэгэхээр тэр байснараа технологитой нийлээд илүү том зүйлсийг бол хамтдаа бүтээж чадах байл гэдэгт итгэжлээ. Би чамааг Ondo Space-ийг дурдсных Ondo Space-ийн талаараас дэлгэрэнгүй ганц хоёр асуулт асуумаар санагдлаа. Тэгэхээр бас магадгүй яг энэ Монгол Улсын их сургуулийн юм уу шинжилгээ ухааны технологийн сургууль сурж байгаа залуучууд Монголдо сансрын технологийн компанид ажиллах боломж нэгдэж байгаа юм байна гэж бол ер нь Ondo Space-ийг 2-3 жилийн өмнө тий анх нэгдэхэд бол ер нь бол тийм баяртайгаар хүлээж авсан баг. Тэгэхээр өнгөрсөн жил миний санджаагаар туршилтын 2 хэмэл дагуул, дараа нь 12 хэмэл дагуул, 14 хэмэл дагуул хөрвчүү тий. Тэгэхээр ер нь яг Монгол залуучуудад яг ийм бодит сансрын технологийн компанид ажиллах ямар ажлын байрнууд байгаа боломж бололцоонууд. За би бол тэр олонгуудаа дахиад одоо хоолтон дотор олонгууд технологи зэрэг 3 салж байгаа байхгүй. Сансрын тэгээд өөрийн телефоны инженеринг, нөгөөдг нь яг компьютерийн нөгөө сайенс инженеринг гэдэг дотроо инженер болгон дахиад өөр төрлийн хүмүүс болоо явж байгаа. Тэгэхээр би нөгөө Ondo Space-ийн талаар бол яг дитейлээ сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ нөгөө боломж олцоо бол дүүрэн байгаа. Тэгээ Монголд сансрын юм яригдаад эхлэх, сансрын хууль яригдаад эхлэх, сансрын хөгжүүлэлт ингээд лаборатори яригдаад эхлэх бол ер нь бол боломж олцоо нь ингээд эхэлсэн учраас хоошод илүү нэгдэд явах бах. Хүн болгоны мөрөөдөл хийх нь сансрын талаар ингээд бас ойрхон байдаг шүү дээ. Тэгэхээр бол тэр зүйлээс ойрхон байгаа гэдэгт л итгэж байгаа. Тэгэл яах вэ? Тэгэхээр би та гурийн бас өөрсдийнхөө хувь хүний скиллүүдийг яаж сайжруулж байгаа гэдгийг бас сонирхмоор байна л да. Тэ хүний нөөцийн мэрэгжилтүүд өөрсдөө бас энэ химэл оюуны эрэнд яаж дасан зохицож ямар ур чадварууд дээр илүү анхаарж байгаа гэдг нь бас илүү сонирхолтой байж магадгүй. Тэгэхээр хүрлээгийн хувьд бас сүүлийн үед бас ямар скилл дээр илүү анхаарч. За би сүүлийн үед яг технологийн компани CEO-гийн хувьд миний нэг ганц хийх ёстой чадвар нь одоо яг энд одоо юу гэдэг камерын өмнө гарч юм ярих одоо манай инженерүүд хийсэн юм ингээд хамгийн сайнаар тайлбарлаж чаддаг байх ёстой хүн бий болж тарж байгаа байхгүй. Яг энэ дээр ингээд айгу сүүлийн үед анхаарч байгаа. За дээрэс нь сая бидэд Японы нэг том конференцд оролцоод ирсэн. Тэнд ийм Аз хүмүүстэй харилцаж байгаа юм л та. Гэхдээ яг надад бас нэг хэцүү байсан юм нь энэ нэг нэтворкинг ур чадвар, нэтворкинг хийх чадвар гэх бүр ингэ нарийн ингэ задраад явт юм байна. Тинчээ нэг хүнтэй нэг юм
small talk хийх ингээд нэг хурдан ингээд нэг бүлэг дотор шингэх ч гэдэм үү. Тэр чадварууд ер нь надад байдаггүй юм байна гэж би өөрөө дүгнсэн. Тэгээд яг нэг 3 тал одоо өөрийгөө ингээд ямар нэг юмд ингээд за би энийг мэддэг болсон байна гэдэг бодлоо бүр авч хаяал одоо түрүүний хэлдгээр хамгийн байнгын ийм судалгаа гэж юм уншиж мэдгүй гэдгийг хөлөөнд зөвшөөрөө тэрийгээ сурах гэж хичээдэг. Иймэрхүү чадруудаа л ер нь сайжруулах гэж хичээж байна. Яг өмнө нь одоо нэг 2 жил баг болж байна. Өмнө нь одоо миний нэг сайжирсан чадвар гэвэл юмыг хэцүү юмыг нэг амархан болгодог энэ чадвар бол ялтчгүй фаундер хүн байх хэрэгтэй. Одоо амар нарийн технологи байж байгаа би нэг хүнд очиод тэр технологио ярьж болохгүй шүү дээ. Тэрийг амархан байдлаар ярих хэрэгтэй. Тэрийг амархан байдлаар дүрслэх хэрэгтэй ч гэх юм уу тий. Тэр чадвар угаасаа ингээд суураараа байх хэрэгтэй. Сүүлийн үед бол одоо миний байдаггүй чадвар нь юм networking юм скил юм байна. Ерөөсө хүнтэй ингээд одоо амархнаар ярьж чаддаггүй, өөрийгөө ингээд илэрхийлэхээ санаа зовдөг, ичдэг ч гэдэм үү те. Тэр чадвар ингээд яг фаундер хүмүүс бол Япон энтер гэлтгүй ингээд Азийн тийм фаундер хүмүүстээ амар сайн суудсан байт юм л. Тэрийг сая би яг өөртөө нэг анализ хийгээд ирсэн. Тэгэхээр Монголын стартап фаундерын хувьд бол эзэмшиж байгаа шинэ ур чадваруудын хувьд бол иймэрхүү байна шүү дээ. Тэгэхээр хүний нөөцийн мэрэгжилтүүдийн хувьд өөрсдөө мэрэгжилтүүдийг сонгон шалгаруулж авдаг хүмүүсийн хувьд ер нь энэ Химилоны эрэнд та хэд өөрсдөө бас ямар ур чадваруудыг илүү чухалчилж байна вэ? Хувь хүнийхээ хувьд. За миний бие болохоор яг түрүүн ярилцлагын өмнө хийсэн 15 жил яг хүний нөөц дээрээ яг ажилласан. Байгууллагын хүмүүсийг яг авдаг, сургадаг, хөгжүүлдэг, байгууллагын үр дүн гаргадаг байсан. Би яг одоо career change хийгээд 3 дахь сартаа явж байгаа. Тэгээд Зангиамынхаа яг хэрэглэгчийн туршлагаар хариуцсан захирлаар явж байгаа. Тэнгүүд энэ дээрээс харангууд би болохоор өөрөө нөгөө тех залуучуудынхаа ингээд ур чадварыг үнэлдэг гэсэн чинь одоо хамтран ажилладаг болсон. Тэнгүүд би өөрөө бас Figma, тэг Canva-гийн AI, Dribble тэг ингээд яг тэрэн дээр өөрөө бүр сая ихний one page team вебийн зураглалыг хүртэл зурж сурсан. Тэгээд би бол яг одоо өөрийгөө бол яг тэр дизайн чиглэлийнхаа яг тэгэхээр хэрэглэгчийгээ өөрөө төлөөлж байгаа бол юу аль товчийг ямар байлгах гэдэг хаана байх ёстой юм. Тэр хідэн клик авч иж илүү юм одоо бидний бүтээгдэхүүн үнцийн нөхөхийн гэдгийг ингээд нарийн датан дээр суурилж гаргаж ирж байгаа учраас энд байрлаа шүү, ийм өнгөтэй байх хэрэгтэй шүү. Наад өнгө чинь бүр яг энэ хэрэглэгч нь тедэн настай тийм одоо бүлгийн хүн учраас гэдэг ийм зүйлийг төлөөлж байгаа учраас би бүр цоо шин 900-д өөрийгөө авчицсан явж байгаа. Тэгээд өөрөө сая яг Figma дээрээ бүр ингээд хийгээд за тэгээ бас нөгөө кодын төвшөндөөс AI-тайгаа ярилцаад гэдэг шиг тий тухайн кодыг бас ингээд хялбар байлгах ийм мөрүүдийг энэ төр оруулж энэ төр ер нь бараг л нөгөө саяхан хэлжсэн код бичгээс бусдыг бараг хийж сурж байгаа ийм нөхцөл рүү орж ин да гэж үз чинь тий. Тэгээ хүний нөөц гэхээр нөгөө нэг одоо саяхан бас нөгөө болон эрдэнэт орж ирэх юм бид хоёр ярилцчихсан. Хүний нөөц гэдэг хүн өөрөө бараг энэ нөгөө орчин үеийн цаг үетэйгээ хувьсаж өөрчлөгдөж явах хэрэгтэй гэдэг ойлголт байдаг. Миний бие болохоор бүр анхны карьерийн маань замнал маань бүр 60-70 настай хүмүүстэй ингээд хамт ажиллаж исэн юм бас. Тэнгүүд одоо би харангууд дандаа нэг 21-с 22 насны хүүхдүүд залуучуудтай ажиллаж байгаа. Тэнгүүд өөрөө би найз нь болох шаардлага гарч байгаа чинь. Тэгэхээр тэр скиллийг бас аягүй сайн одоо хөгжүүлж байгаа гэх юм уу? Ямар ч генерашн, ямар ч өссөн орчныг үл харгалзан хамтран ажиллах чадварыг илүү сайн суралцж байгаа. Тийм. Тэгэхээр болон эрдэнэний хувьд өөрийгөө бас ямар шинэ скиллүүдээр цэнгэлж байна. За нэгдүгürt AI сурах чадвараа хөгжүүлж байгаа. Тэр нөрөө чадвар бах одоо шинээр яригдж байгаа тий. Тэгин технологитой угаасаа амьдрал хамааралтай явах нь гэдэг нь бол ойлгоцсон. Эхэндээ бол яг percentage жоохон дургуул байсан л да. Би наадах хийжээсээ яваа мэт. Одоо бол гутаа бараг л bro гэж нөгөө ChatGPT дээр бараг нэр мөрөгцсөн nickname map-тэй хоорондоо бараг ярьдаг болсон тий. Тэгэхээр тэр чухал байна. Хоёр дахь нь олонгуудаа стресс менежмент дээр ер нь бол нэлээ уур чадвар стрессийг удирдах уур чадвар дээр өөр хувь хүн талаас нь нэлээд анхаарч байгаа. Хит их технологи, хит олон процесс, хит олон ингээд зүйлс ороод ирэнгүүт би өөрөө ингээд өөрийгөө стрессийг контрол хийж явах хэцүү болсон. Тэгэхээр нөгөө эрүүл байж байгаад бүх юм хийх хэрэгтэй учраас стресс менежмент дээр тэр уур чадвар дээр бол нэлээд анхаарч байгаа. За 3 дахь нь олонгуудаа компани ингээд миний явж исэн зам л ингээд анхнаас нь эхлээд ингээд яг компани корпорат алах хүртэл ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр ондоо ч гэсэн одоо 3-4 жилийн түүхтэй. Тэгэхээр зөндөө олон зам төлөж байгаа. Тим үед процессыг томруулсныг хараад, жижигрүүлчнийг хараад ингээд 3D харж чадах тийм ур чадвар дээр өөрийгөө нэлээд хөгжүүлж байгаа. Айгуу чухал санагцсан. Тэгвэл бүх юм ингээд айгуу олон dimensionтэй байхад нэгэн талаасаа хараад харилцаа үүсгэх нь нөгөө хүмүүс олон талаасаа хараад харилцаа үүсгэхээр тэрийг хооронд нь ойлголцуулаад бандл усгаад ажил хийх гингүүд цаг хугацааны хувьд амар их зарцуулт үүсэж байгаа.
Тэгэхээр тэр dimension айгүй олон талаас нь хардаг болчих юм бол тэрийгээ сайн ойлгуулад айгүй олон процесс үж гэсэн хүмүүдэгдэх байх гэж одоо. Тэгэхээр бидний ярилцах цаг ер нь өндөрлөгдөх өгч байна. Тэгэхээр би сүүлийн асуултаа та гурвын дунд бас нэг асуулт асуугаад өнгөрмөр. Тэгэхээр бид ерөнхийдөө бас Монголд энэ хиймэл оюуны шилжилттэй автоматжуулсан системүүд ер нь хүний нөөцийн салбарт яаж нөлөөлөх боломжтой вэ? За мөн ур чадварууд ер нь яаж хүнлэгдэж байна гэдэг өөрсдийнхөө харж байгаа өнцгүүдээ бас хуваалцлаа. Тэгэхээр ер нь ирээдүйд цаашид магадгүй одоо энэ том судалгаанууд бол дэлхийн эдийн засгийн форум бол гаргачлаа л да. Дата инженер, хэмэл оюуны инженер, дата төвийн мэрэгжилтнүүд бол илүү үнцэдтэй болно гэд мэдээж хамгийн эрэлттэй 10 жигсаалт байгаа. Тэгэхээр та хэдийн бас өөрсдийн харж байгаа хүн хүний өнцгөөс ер нь ирээдүйн ажил мэрэгжил дээр энэ скил ер нь ур чадвартай болно. Энэ мэрэгжил ер нь илүү үнэлэгдэн. Ялангуяа яг манай Монголын зах зээл дээр те гэдэг өөрсдийнхөө байр суурьдыг хуваалцаа тэгээд энэ удаагийн хэлцүүлэл бас гэж бодож боддог. За тэгвэл болор эднээс хэлээ. За би яг нөгөө дараа талаар явсаар хараад яг 3 дахь дээр бэлдэндээ хэлээрээ тавьсан шүү дээ. Яг миний харж байгаагаар яг нөгөө ажлын байрууд нэмэгдэх хасах хүмүүс бол зөндөө гарч ирэх. Одоогийн байдлаар бол надад одоо шил хувь хүндээ data scientist ч юм уу те тэр хүмүүсийг олоход айгүй хэцүү байсан. Одоо ялангуяа big data дээр ажилладаг хүмүүс ч юм уу те ховор байгаа юм шиг санагцсан. Тэгэхээр нүдэрээ харж байгаа эдийн засагч зарим нэг ажлын байран дээр оролцоотой одоо лендэмийн одоо байхгүй болцсныг харангууд за ер нь ингээд тооцоол хийгддэг юм давтагдмал тэрэн дээрээ сэтгэх шаардлагагүй ажлууд бол урт хугацаанд ирээдүйд цөөрөх магадлал бүгд бол биш цөөрөх магадлал байгаа юм байна гэж харсан. Үүнээсээ гадна яг нөгөө create хийж байгаа тэр одоо ажлын байрууд одоо яг тэрэн дээр нэлээд урт хугацаанд үнэлгээтэй байж чадах байх. Хоёрт нь яг хүмүүсийг удирдах байгаа хүмүүс тэр хүмүүсийн нөгөө нюансыг олж байгаа хүмүүс бас нэлээд одоо эрэлт хэрэгцээтэй байх гэсэн тийм тооцоол байгаа. Тэгээд нөгөө үйлчлэгэн дээрээсээ давхар нөгөө арай одоо юу гэж тайлбарлах юм бэ? Soft skill-ээр үүсэж байгаа үйлчлэгнүүд бас нэлээд бас үлдэх байх л гэж тааж байна. Хосчимгээ. За миний хувьд бол бас яг энэ дээр одоо нэлээд нийтлэн дээр уншсан өөрхөн. Яг тэгэхээр яг нөгөө салбарт ажиллаж байгаа. Яг тэгэхээр сая Зангийн миний хувьд болохоор платформын шинжилгээтэй холбоотой ажил мэргэжлүүдийг төрөлжүүлэх шаардлага гараад тэгээд тэрнтэй холбоотой 1000 гаруй ийм Монголд байх ёстой ажил мэргэжлийг чагсаалтаар гаргаж үзлээ л дээ. За энэ дээр харангууд ер нь салбарын тэлэлтүүдийг аягуулсан харж чадах юм билээ. Айгуу гой тийм нөхцлүүд монголч өөрөө бас ингээд түрүүн яг ярьжлээсэн шин зүйлүүдийг хатгаад авдаг юм боломжтой ус учраас яг ирээдүйд алга болох боломжтой ажлын байрууд бол яалтчгүй тэр нөгөө юунууд тооцоол хийдэг төлөвүүд нь аягүй сайн тэр хүнээсээ илүү болоод ирчихэр гэдэг шиг тэр ажлын байрууд бол бүгдээрээ явна. За наандаж баг хамгийн эхлээд тэр нөгөө нэгтлэн модхийн туслах ч юм уу тий одоо яг ийм байж болно. Дата оруулаад ажил хийдэг ийм тооцоолууд явагдчихна шүү дээ. Тэгэхээр тэр бас байж болохоор байгаа. За тэгээд хизээч алга болохгүй байгаа нэг үзэгдэл бол юу гэхээр сэтгэл зүйтэй холбогдлолтой л гэж яриад байгаа. Ер нь бол тухайн хүний ч болон эсвэл ямар нэгэн байдлаар байгууллагын зан төлөвч гэж бас нэг том бүлэг байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нь тохирсон ийм зүйлүүдийн хөлбруудыг гаргаж ирдэг нюанстай байдаг ч юм уу тийм альбан тушаал мэрэгчлүүд одоо хүртэл бол нэлээд ирээдүйд бас танигдах бах. Тэгээд төрөлжж байгаа анхлан Монголд бас ингээд сэтгэл зүйг харангуут зөвхөн сэтгэл зүй гэж ерөнхийлэн байсан бол одоо хүүхдийн сэтгэл зүй, ахлах ангийн хүүхдийн сэтгэл зүй гэх юм ингээд төрөлжиж явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бас илүү хөдөлгөө явж авах бах гэж харж байгаа. За тэгээд ажил мэргэжлүүд дээр төрөлжүүлээд үзсэн чинь экологийн тэнцвэртэй байдал манайх чинь уул уурхай гэдэг том асуудал ярьж байгаа юм. Нөгөө талдаа нөгөө тэнцвэртэй байдлаа хадгалах учраас тэрний бас нэлээд альбан тушаалууд тэлэлт хийж байгаа юм билээ. Тооцоолыг гаргаж өгөөд одоо авах ёстой арга хэмжээнүүдийг гаргаж өгдөг ч юм уу те. Тэр тийм зүйлүүд бас байлээ. Хүрлээд юу ажиглаж байна? За ирээдүйд эзэмших ёстой ур чадваргүй хонь гаргах ур чадвар. Тэгээд тоглоомоор хэлж байгаа ч гэсэн ер нь бол нэг түрүү жил нэг одоо ингээ фаундеруудтай ингээ уулзаад явж байгаа. За ингээ хиймэл оюун хийгээд үзье. Чадахгүй бол хонь гаргаж сурах хэрэгтэй байна. Гэтэл ийм нэг хоёр зам гаргацсан. Энэ цаана айгүй том мессеж өгж байгаа нь ер нь одоо сая ч гэсэн одоо том акселератор Y Combinator-ийн нэг юм чиглэл өгдөн шүү дээ. Request for Startups гэдэг. Тэгээ би ер нь дандаа стартапын хүрээнд ярьж байгаа шүү. Тэнгүүд тэнд юу асууж байгаа гэхээр full stack AI company бид нар ингээд хөрөнгө оруулахад бэлэн байна. Тэр юу гэж байгаа гэхээр одоо full stack engineer гэдэг үгээс нь full stack AI company. Одоо нэг юм хуулийн
мэдлэгтэй large language model хийлээ гэж бодъё те. Тэгмээ тэрийг хэн ашиглах вэ гэхээр хуулийн фермүүдэд очиж зардаг байсан. Хуулийн фермүүдэд очиж за танаа ажлыг ингээ хөнгөлчих юм байна гэдэг байсан бол одоо full stack company тэр LLM ашиглаад өөрсдөө хуулийн ферм болох хэрэгтэй ингэнэ. Яг ийм амбицтай компаниудад бидний хөрөнгө оруулахад бэлэн байна. Хүрээдрээ гэдэг YC-ийн партнерууд ярьж байгаа. Тэгэхээр энд яг энэ хоёрыг ингээ холбоод үзэхээр би хэрэв хуулийн ферм байсан бол би одооноос large language model өөрийнхөө одоо мэдлэгээ өгөөд өөрийнхөө хажууд нэг тийм AI компанитай болох хэрэгтэй байна гэж бодож байна. Тэгэхээр өөрсдийнхөө мэдлэг мэдээллийг бас бидэнтэй олцсонд баярлалаа. Тэгээ хиймэл оюун робот мэдгүй нэг 2-3 жилийн өмнө айгүй хол юм шиг санагддаг байсан технологиг бид нар өөрсдөө өдөр тутамдаа ашигладаг ийм сонирхолтой цаг үед амьдарч байна. Тэгэхээр бид нар магадгүй бас яг одоогийн байдлаар бас зарим хүмүүст ажиглагдахгүй байгаа ч гэсэн хүндрэлтний ур чадварын түүхэнд бол хамгийн том шилжилтийн үед амьдарч байгаа гэдгийг дахин нэг онцолж хэлмээр байна. За энийг юунаас харж болох вэ гэхээр түрүүн хэлсэнчлэн томоохон технологийн компаниудын CEO-нор хүртэл өөрсдөө энэ код бичгээр хэмэл оюун ашиглаж байгаа гэдгийг нээлттэйгээр хэлж байна. За мөн жолооч такси үйлчилгээнүүдэд жолоочгүй таксинуудыг аль хэдийн дэлхийн томоохон хотуудад ашиглаад эхэлчихсэн байна. За Duolingo-гийн жишээ гэхэд өөрсдийнхөө гэрээд ажилчдыг хэмэл оюунаар орлуулад эхэлчихсэн байна гэдэг ч юм уу. Иймэрхүү гайхалтай маш олон кейс жишээнүүд байна. Тэгэхээр өнөөдөр бид нар хэмэл оюун бидний ур чадвар болон ажлын байруудад хэрхэн нөлөөлөх талаар өнөөдөр хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ярилцлаа. Тэгэхээр анхаарлаа хандуулсан баярлалаа. Тэнгэр телевизийн хөтөлбөр 14 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлэх болно.